Энэ явдал 2019 онд Өөрхангай аймагт уурхайн өрөмлөгийн ажил хийдэг нэг залуу тохиолдсон. Тэр залууг Бата гэдэг 28 настай уул уурхайн инженер эхнэр нэг настай хүүхэдтэй билээ. Би зүгээр л ажиллаад л явж байсан. 2019 оны намар манай компанид Өөрхангай аймгийн Баян өндөр сумын хажууд их хуучин хаягдсан нүрсний уурхай хонголд шинжилгээх даалгавар өгсөн юм. Энэ уурхай 1980-ад онд ашиглагдж байгаад 2 хүн дарагдж нас орсны дараа хаагдсан гэдэг. Одоо ямар ч хүн ордоггүй, зөвхөн байгаль хамгаалтаас заримдаа шалгадаг. Инженер Бата, геологч Бат Эрдэнэ, догоочин цогоо, жолооч болгон. Ийхүү бид дөрвөн явсан юм л да. Бид хонгол руу бууж хэмжилт хийж эхэлж байлаа. 15 м орчим доош буугаад эхний зүйлс санагдсан. Хонголд ямар салхи байхгүй мөрдлөө тасалгаанаас тасалгаанд хэн нэгэн алхаж байгаа мэт сул чимээ гараа тав. Гэсэн ч хинч тоосонгүй. Орон нутгийн нэг өгшин өглөө биднийг явахад хэрэггүй юм ухал сэрээдэг юм шүү. Гал гаргаад байхад л орхих ёстой байсан гэж хэллээ. Бид ч тэр үгийг огт ойлгоогүй. Дараа нь нутгийн хүнээс асуухад энэ хонголын өмнө сумын ахмадууд зовлож галдуулээд шин хонголдог газар байсан юм. Шин болгон гүнээс сохол дуурдаг байлаа. Тэгээд нэг өдөр тэднийг галдуулж байхад дотроос нь хүн зуураад гарч ирсэн гэдэг гэлээ. Бид мэдээж итгэсэнгүй. Бид дөрүүлээ орсон чинь гэтэл бичиг дээр 5 хүн гэж бүртгэгдсэн байсан. Оройны 18 цагаас бид хонголын доторх хэмжилтэд тусгаад гарахаар болсон. Харин гарахынхаа өмнө Бат Эрдэнэ инхүү хэлв. Бата, чи өмнө юу? Би ард гарыг. Би гараад машин дээрээ ирлээ. Цогоо болгон хоёрч гарч ирэв. Ийхүү бид 3 хэсэг хүлээлээ. Бат Эрдэнэ гарч ирэх цаг хугацаа итэрч бид уцаар залгасан ч дундуур нь тасарсан мэт чимээ гарan бас хүн амьсгаа авах шиг сонсогдоод дуудлага засрав. 20 минут хүлээгээд бид дотогшоо бууж хайлаа. Хонголын хан даагуу нарийн шавар мөр гарсан байсан. Тэр мөр дотор тал руу чиглэсэн байсан. Гарсан биш, орсон юм шиг. Бид гуруулаа буцаад гарan тэр шөнө бид сумын цагтаад мэдэгдэн маргааш нь аврагчид шууд ухагч машин ирж хонголыг ухаж шалгасан юм. Хамгийн сонин бүртгэл дээр уурхай 5 хүн орсон гэж гарсан байлаа. Камерын бичлэг дээр ч тэр хонголоор 5 хүн дараалан орж буйн тод байлаа. Гэтэл бид дөрвөлээ байгаагаа баттаа санаж байсан. Бид нэг ч хүн орхиж гарч ирээгүй. Хэн нэгэн орсон шиг л гэхдээ хинч гарч ирээгүй. Хинч олтоогүй. Ийхүү 3 хоног хайлт хийлээ. Бат Эрдэнэ утас, дуран, хэмжилтийн багаж хамгийн доторх 3 дугаар танхимын игнэнтэйсэн байлаа. Гэхдээ хинч байсангүй. Хонголын хаананд гороогаар зурссан мэт жижиг бичиг байсан юм. Чи одоо олуулаа болсон. Тэрнээс хойш уурхайг бүгэлдэн битүүлсэн. Энэ явдал болсны дараа Бата уурхай ажил хийхээ байсан. Шин бүр ундах үед ханнаас цөөлөн зохиол сонсогддог гэж ярьдаг. Харин компани бичиг баримт шалгахад үнэхээр 5 дахь хүн нэр хүүгээр орсон гэж тэмдэглэгдсэн байсан. Тэр өдөр Бат Эрдэнэ хэлсэн. Бата, чи өмнө юу? Би ард гарыг. Бата одоо олтлын үхийг боддог. Тэрний цагууч надад сатууч чангаро чагас надад чагатууч хордоо дөрөв юучитсэнгүй хотгоо догоо дөрөжитсэнгүй энэ чинь үр дүн амжилттай өчтөн мөхөж байна. Цаг минут хоромсгүй мэдэр бүрээр ачаарга